өнөөдрийнхөө бичлэгийг хувь тавилангаас сонсох уу гэж нэрлсэн. Тэгээд яагаад гэвэл өнөөдрийн миний энэ гартаа номнууд болохоор яг уран зохиолын гэхээсээ илүүтэй философик суурьтай номнууд байсан. За тэгээд хамгийн сүүлд би энэ Пауло Коэльогийн Мактуб номыг уншсан. Тэгээд Пауло Коэльо ямар номороо илүү алдартай вэ гэвэл Алхимч те. Алхимч бол уран зохиолын ном. Алхимч дээр гардаг энэ уран зохиолын өгүүлэл нь Мактуб дээр болохоор илүү ийм амьдралын сургаал тэгээд ийм түүхүүдийг гаргадаг, богино өгүүлэлгүүд түүхүүд гардаг хгүй Мактуб дээр. Тэгээд энэ номыг уншаад би бодсон чинь өмнө нь миний уншиж байсан Дао болон Зингийн сургаалтай бас нэлээд төстэй санагдсан учраас нийтд нь энэ номууд ер нь юу илэрхийлэх гээд байгаа, юуг илүү их өгүүлж байгаа тухай өнөөдрийн бичлэгт ярих гэж бодсон байгаа. За тэгээд яагаад хувь тавиланг сонсох вэ гэж нэрлсэн бэ гэвэл хувь тавилан гэдэг үг өөрөө заавал юм заяагдсан зүйлийг илэрхийлнэ гэж би бодохгүй байна. Хувь тавилан гэхээр цаанаасаа заяад хүргэн бичигдсэн гэж зарим хүмүүс итгэдэг бол зарим хүмүүс хувь тавилангаа өөрсдийнхөө сонголтоор бүтээн гэж бас итгэдэг тий. Миний хувьд бол энэ бүгдээрээ нийлээд амьдралын мөчлөг, замнал бүх зүйл хувь тавилан бүтээдэг гэж боддог. Жишээлбэл хувь тавилан цаанаасаа өгөгдсөн зүйлс гэж бас амьдралд байгаа. Тэр бол би ер нь хинч өөрийнхөө төрөх улсыг, өөрийнхөө гэр бүлийг, эцэг эхээ сонгож төрнө гэж байхгүй. За тэгээд бас ямар хүмүүстэй танилцах, жоохон бахта ямар сургуульд орох, ямар их сургуульд ороод танилцах хүмүүс, амьдрал дээр ер нь ингээ уулзж байгаа хүмүүсийг би сонгоод байгаа юм биш. Ер нь ингээд ертөнцөөс надад илгээж байгаа хүмүүстэй л би уулздаг гэдэгт итгэдэг. Тэр бол хувь тавилан. Тэгвэл нөгөө талаас хувь тавиланг бүтээх гэдэг нь бол миний сонголтуудын үр дүнд би болж болох зүйлсээр би бас өөрийнхөө хувь тавиланг бүтээж идэг. Би ямар мэрэгжилтэй болох уу? Би юу хийх үү? Миний амьдралын зорилго юу вэ? Би яаж хүмүүстэй харьцах уу? Би ямар сонирхолтой байх уу гэдэг бол миний сонголтоос гарч байгаа зүйл болохоор энэ бол миний сонголтын хувь тавилан. За ингээд энэ хоёр зүйл сүлэлтжээж хүний хувь тавилан гэдэг бичигддэг зүйл байхаа гэж итгэдэг. Тэгвэл энэ ном болоод Мактуб тэгээд зэн амьдралаас ангижрах уу дээр биш үү тий ингэдэг аахгүй юу? Богино өгүүлэлгүүдээр дамжуулаад өгүүлэг гэж хэлж болохгүй илүү юм зэн дээр бол зэнгийн каун гэж ярьдаг. Яаж гэгэрэлд хүрсэн юм богино моментуудыг зэнгийн каунаар хичээлүүд болгон тайлбарладаг. Дао дээр болохоор мөн адил юм богино түүхүүдийг бас харуулад за Мактуб дээр бол илүү ингээд маш олон төрлийн сэдвийг хамарч нэг мастрын өгүүлж байгаа бас богино түүхүүдийг хэлдэг. Эдгээр түүхүүд нь болохоор бүгдээрээ хувь хүний гэгэрэл болоод амьдралын хамгийн том зорилго олоход туслах юм хичээлүүд байдаг. Хичээл гэхээр бас ямар нэгэн юм заагаад байгаа ч биш л те. Зүгээр юм бусдын туршлага дээр үндэслээд хүн яаж юм гинт юм гэгэрсэн мөчийг олж байгаа вэ? Яаж амьдралд хандах ёстой вэ гэдэг олон юм санааг өгдөг. Хамгийн сүүлд уншсан учраас би Мактубаас нэг 2 жишээ уншия. За тэгээд үг бол хүч чадал, үгс энэ ертөнцийн болон хүн төрөлхтнийг өөрчилдөг. Тэд бидэнд ингэж хэлдэг. Амьдралынхаа сайхан зүйлсийг битгий яриа. Хүмүүсийн атаархал чиний аз жаргалыг үгүй хийж мэднэ гэдэг. Ердөөж тийм биш. Амьдралд ялсан хүмүүс л тэдэнд тохиолдсон гайхамшгуудын талаар бахархан ярьдаг. Хэрвээ та эерэг энергийг цацрагвал энэ бүхэн илүү эерэг энергийг өөртөө татаж таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүст баяр баясгалан авчрах болно. Атаархсан, ялагдсан хүмүүсийн хувьд тэдэнд боломж олгосон тохиолдолд л танд хор хөнөөл учруулж чадна. Амьдралынхаа сайн сайхан зүйлсийн талаар сонсохыг хүссэн хүмүүст нь ярь. Энэ ертөнцийн мөн чанар таны баяр баясгалын хэрэгтэй. Юу ч хамаагүй бити яриад те аз жаргалыг чинь ингээ хүмүүс атаархан бити яар гэсэн тийм хиллэг байдаг шүү дээ. Тэрний нөгөө талын үнцгийг бас харах боломжийг олгож байна. Энэ дээр болохоор бас юм хайртай холбоотой надад нэг таалагдсан ганц 2 юм гэвэл хайр гэдэг бол өгөх авахын нэр бус харин хуваалцахын нэрийг хэлж байгаа. Зөвхөн юм нэг хүнээс авж байгаа хайр эсвэл зөвхөн чи хайраа өгöd байгаа хэллэг биш. Хайр бол үгэлцэж авалцжээж
бий болдог зүйл. За тэгээ хэрвээ бид нар хайрлаж чадчихвэл хайрлуулж бас чаднаа. Энэ бүхэн бүгдээрээ цаг хугацааны асуудал гэж хэлсэн, бичсэн байсан. За иймэрхүү маягаар юм богино одоо сургаал, өгүүлэлэг, түүхүүд энэ номон дээр явдаг байгаа. Тэгээд би түрүү хэлжсэн алхимч болохоор нөгөө амьдралын зорилгоо олж байгаа. Ер нь олон хүмүүсийн одоо энэ өөрийгөө олох замналд маш тусалсан ном гэдгээр алдартай шүү дээ, тий. За тэгээд тэр номны одоо илүү уран зохиолын биш. Тэгээд мактубыг болохоор байн гэд энэ тэндээс нь харж уншиж сэргээж яхад маш тохиромжтой. За тэгээд Зэн Даав 2 дээр болохоор одоо эндээс харж авчлаг. Зэн нь болохоор амьдралаас ангижрахгүй, Даав нь болохоор амьдралыг таних вэ гэж байгаа. За энэ хоёр гэхдээ огт өөр юмыг яриад байгаа зүйл бол биш л дээ. Ер нь зэнгийн сургаал дээр юу өгүүлдэг. Тэгээ Даав буюу хятад очоод зэн чинь одоо хятад очоод юм Даав хувилбараар болж штэ тий. Одоо эдгээр нь бүгдээрээ л нэг л зорилготой юм шиг надад санагдсан. Хэрхэн амьдралыг таних вэ? Хэрхэн өөрийнхөө зорилгыг олох вэ? Яаж гэгэрэх вэ гэдэг зорилго. За тэгээ гэгэрлэг гэдэг нь болохоор ингээл бүр ингээд амьдралаас ангижраал тэр чигээрээ шал өөр хүн болоод лам хуурах шиг болно гэсэн биш гэж надад санагдсан. Гэгэрсэн мөчөөс эхлээд амьдрал илүү үннээр харах мөчийг. За тэгээ тэр бүхнийг болохоор хүн мэдээж ганцхан ном уншаал, гэгэрчин ном уншаал амьдрал юу ихтэй олчихно гэсэн юм байхгүй. Гэхдээ амьдралын туршлагаар энэ бүхнийг олж авах боловч зүгээр тусламж байдлаар тэгээд ийм оюун санаагчин сэргээх, тэгээд ийм ойлголт өгөх, бяцхан оюун санааны оч үсэргэх, зүрх сэтгэлийг чинь нээх төрлийн номууд бол яг ийм философик, тэгтээ бас уран зохиоллог, зэнгийн сургаалууд, зэнгийн каунууд, за мактуб шиг бас богино хувь тавилтын хичээлүүдийн тухай номууд бол амьдралд маш хэрэгтэй. Ямар ч хүний ингээд шашин шүтлэг, үзэл баримтлаас үл хамааран хүн болгонд уншихад тохиромжтой одоо тийм төрлийн ном. Ийм үг хэллэг байдаг штеп. Би нэг удаа амьдрна, өөрийнхөө амьдралаар нэг л удаа амьдрна, харин би номын ертөнцид бол мянган хүний амьдралаар амьдарч чаднаа гэдэг те. Уран зохиол уншихад бол ингээд нэг бүтэн номыг уншихад тэр дотор байгаа хүмүүсийн дүрийг ойлгож гин, анализ хийж гин, тухайн үеийн амьдралын нөхцөлийг ойлгож гин, тэр хүний дүрийн оронд өөрийгөө тавьж гин гэж бодох тийм үйл явц болдог бол яг түүнтэй адилхан бүр илүү одоо хэдэн мянган хүний туршлагаар бий болсон тэр олон энэ амьдралын хичээлүүдийг цаавал урт биш богинохын юм жижиг ишлэл, жижиг түүх өгүүлэлгээр ойлгох гэх юм бол яг энэ номнууд туслах юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ хүн болгон өөрсдөө уншиж, өөртөө хүлээж авах зүйлсээ л хүлээж авна. Энэ дотор маш олон түүхүүд, маш олон сургаалууд байгаа. Сургаалууд, хичээлүүд, өгүүлэлгүүд байгаа. Тэрнээс бүгдийг нь ингээл уншаал тийм юм байна. За амьдралыг ингэж л авч явах хэрэгтэй байна гэсэн юм байхгүй. Зөвхөн чи өөртөө хүлээж авч ойлгохыг л хүлээж авах юм байна лээ. Тийм учраас урт зохиол уншихыг хүсэхгүй байгаа гэсэн хэрнээ сургаалтай, хичээлтэй, хувь тавилантай холбоотой ном уншиж үзмээр байвал та бүхэн аюур зан гуайн шинэ үеийн номын сан зохиол дотор байдаг Зэн болон Даав. За Пауло Коэльогийн алхимч болон мактубыг уншиж үзээрэй гэж би өнөөдрийн бичлэгээр санал болгож байна. Тэгээд хувь тавилантай холбоотой маш олон төрлийн номууд байдаг. Зөвхөн өнөөдөр энэ дөрв байж таарад тэгээд нэгтгээд бүгдээрээ л нэг л зүйлийг илэрхийлэхийг зорж байгаа маш олон өөр цаг үед бичигдэж өөр хүмүүсээр дамжигдаж ирсэн ч гэсэндээ бүгдээрээ нэг санааг илэрхийлэхийг зорж байгаа номууд юм шиг санагдсан учраас ингээд нэгтгээд ярьчихлаа. За тэгээд сонирхож байгаа хүмүүс эдгээр номуудаас уншиж үзээрэй. Тэгээд би нэрүүдийг нь доор үлдээчихнэ. Анхаарч үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.